Ядаж нь 20 мөр тийгээд авчих. Шар мараа хутгаа өөр голдог гэсэн юм л та. Яаш гэж ханаа бүл. Ууч хийхдээ яг хайш юм бэ? Уусчихсан уусаа хэлсэн. Хоёроо хоёроо хийчих яаж босчих юм бэ? Танаа дүндээ хүн байгаа гэдэг идрүүн явуултаа. Яг байна. Одоо тийм хаана шатганы авч. Хэдэн машиныхан бензин дуусаад бүр таг зогссон бүр хэдэн цагт бензин аваад хизээ гараж амраад өглөө ажилдаа явах хүмүүсийн бас бүр гэж. €92 байхгүй шүү. 95 евро 95 аваарай гэж хашаарчсан шүү дээ. 92 байхгүй 95 өгöd. Евро 92 хийсэн битээ ой. Ингээд байхгүй гэд Ингээх байхгүй гэж байгаа юм. Ингээх байхгүй евро 92 байна гэдэг сая харин тэгээ ойрлоод байгаа байхгүй байна. Түүш бензин авахгүй 30 40 минут авчих шүү дээ. Аха. Ганцхан 95 заржин гэж байна. Энэ дээрс чи ийм чиглэл өгсөн юм уу? Одоо ингэ тийм юм зөв. Гэнэрээр үл. Өөр биш орлохгүй. Ингээ хахад тавьсан. Тэр дээр бас ингээ хахад тавьсан. Ямар машинууд нь бизүү, ямар ч нэг бизүү авах. За Колумбиа очив. Ингээд очсон юм. Ингээд очсон юм. Тийм бараас амар юм. Асхано. Тэр удаа очсон. Хада. Тийм. Энэ Содмолын менжерээс энэ манай наашаа тэр хоёр газар хаадаг байна. Одоо тэр Баянзүү төвч байна, Хуучин төвч байна энэ хаадаг байна. Наашаа давхад сая би өөрөө зогссон бас байхгүй. Менжээ авахгүй юмсан чи хоёр Содмолд хоёрын энэ дээрээ зогсож байна хаа. Одоо ийш чиг Баянзүү надад тадруу байгаа мó юм. За энэ садбар хариуцсан сая дамдны юм гээд нөхөр одоо зурагтаар шатхуун зүгээр байгаа хэвээ өгж байгаа л гэдэг. Би одоо сая 4-5 колонкоор орлоо бүгдээрээ шатхуун өгөхгүй 92 бүгдээрээ тасарсан. Одоо энд ганц шатхуун төгөөгөр өгж байна. Энэ уулын замд авсан одоо миний тэр ард харагдчихэв тэр. Яг тэр толгой дээгүүр харагдчихэв. За тэр шатхуун төгөөгөрт бол одоо шатхуун өгж байна. Одоо удахгүй дуусах бах. Одоо энэ шатхуунаас авахсан асар олон машин энэ дэр ингээд замын хараа нэгдүгээр игнэ үүсгээр ингээд зайсан тал руугаа ингээд зогссон. Би сая бүр тэндээс алхаж ирлээ. Бараг энд төгсөлд энэ шатхуу авах гэж байгаа очилж байгаа машинууд цаашаа явсаар байгаа бурхантай хөшөөний зайсангийн бурхантай хөшөөний уулзал өгсөн байна. Энэ ингэж ард түмнээ ингэж зовоож амьдрах ямар хэрэг байна вэ? Төр засаг барьж байгаа болсоо. Нэг бол энэ нийтийн юу аль нийтийн сүлжээгээр шатхуун байхгүй болцоо хомсдсон гэж үнэ хэлчихлээ. Ингэж хотлоо шатхуун өгж байгаа бүх газар байгаа л гэдэг. Одоо энэ гадуур мэдээллийг харахаар аймагуд дээр бүгдэн дээр нь тасралттай. Сумдууд дээр бол бүх шатхуунууд байхгүй болцсон гэдэг. Одоо энэ өвлийн хүйтэн болж байхад энэ хүмүүс ард түмэн чи яаж амьдрах юм бэ? Ажлаа хийж чадахгүй бол надад ажил өгөл